За танд Phytosense компани хамаархтын төлөвлөгөөний 2 дугаар хэсгийг танилцуулъя. За энэ 2 дугаар хэсгээр би түлхүүр бонус холбоосны урамшуул гэж юу хэлж ийн вэ? Яаж ялгагдж байна вэ гэдгийг танилцуулна. За манай ер нь 3 дахь төрлийн бонус бол түлхүүр бонус гэж байгаа. Түлхүүр бонус мобайл болон жуниор гишүүдэд хамаатай байгаа. За яагаад тэгэхээр энэ гишүүд маань мобайл жуниор гишүүд маань хүн бүртгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний бүртгэлийг хийх хэрэгтэй гэсэн үг юм аа. За түлхүүр бонус гэдэг нь та энэ компани хүний гишүүнчлэлийг буюу одоо бүртгэлийг хийж өгснөөрөө урамшуул авдаг компаниас өгдөг урамшуул байгаа. За жишээ нь та мобайл гишүүн байлаа гэхэд сэлвэрээр хүн бүртгэхэд 5400 төгрөг. За тэгвэл жуниор гишүүн бол сэлвэрээр хүн бүртгэхэд 2190 төгрөг компани өгч байгаа. За энэ бол өөрийнх нь статусаас шалтгаалаа өгж байгаа урамшуул юм. За мобайл гишүүн голдор хүн бүртгэхэд 33000 төгрөг авч байгаа бол жуниор гишүүн голдор хүн бүртгэхэд 13200 төгрөг авна. За гэх мэтлэнгээр урамшууллуудыг авна. Тэгэхээр энэ бол зөвхөн хүн бүртгэсний төлөө та одоо хүний регистрийн дугаар нэр усыг хийгээд компани гишүүн болгож бүртгэж өгсөний төлөө танд компаниас өгж байгаа урамшууллаа. Үний түлхүүр бонус гэж байна. За та өдөрт нэг голдор нэг гишүүн бүртгэлээ гэхэд 33000 төгрөг, сэлвэрээр 2 хүн бүртгээд 10800 төгрөг. Ингээл 3 хүн бүртгэсний талаа та өдөрт одоо 40000 төгрөгийн урамшууллаа авах боломжтой. Тэгэхээр та өдөрт хэдэн ч хүн хэдэн одоо 10 хэдэн 100 хүн ч гэсэн бүртгэлээ хийж болно. Ингэснээрээ та эдгээр урамшууллуудыг компаниас авах юм аа. За үүнийг түлхүүр бонус гэж байгаа. За дөрөвдөг урамшуул бол холбоосны урамшуул байна. За холбоосны урамшуул нь яаж ялгагдах вэ гэхээр та ерөөсөө баруун зүүн таг гэсэн хоёрхан одоо гараар явна. Өөрөөр хэлбэл бинар хөтөлбөрөөр ерөөхдөө явна. Манайх бол хайбрид, бинар олон үед тусалсан хайбрид маркетинг байгаа. За холбоосны урамшуул бол бинар маркетингаас олгогдно. За та энэ дээр яаж холбоосны мөнгө авах вэ гэхэд жишээгээр харъя зүмөрөө. За зүүн талдаа та нэг хүн зүүн талдаа орлоо, сэлвэр багцаар орсон хүн байна. За баруун талдаа нэг хүн орлоо, бас мөн сэлвэр багцаар орлоо гэж үтэй. За сэлвэр багц маань дөрөвний багцын он 73 оноо байгаа. Тэгээ ингээд 73 он орсон тохиолдолд баруун зүүн тал чинь 73 оноод орсон тохиолдолд нэг холбоос үүслэе гэж үт. Тэгээд нэг холбоос нь яах вэ гэхээр 21900 төгрөг танд олгогдно. Та энэ хоёр хүнийг өөрөө өрсөн учраас шууд урамшууллаа авчин. Дээр нь 21900 төгрөгийн урамшуул авах нэ. Үүнийг холбоосны урамшуул гэж байгаа. За тэгэхээр холбоосны урамшуул маань 73 оноо тутамдаа нэг холбоос үүсэж байгаа гэж үзэж байгаа. За цааш нь харъя. За нэг хүн маань дахиад нэг голд урчлаа. Нөгөө хүн маань бас нэг голд урчсан байна. За энэ тохиолдолд таны зүүн талд энэ голдын оноо 440, баруун талд 440 оноо орсон байна гэсэн. Энэ тохиолдолд 73 тутамдаа гэсэн учраас 6 холбоос үүсэж байгаа. Ингээд танд 131400 төгрөг ирэх. Хэдийгээр та энэ хоёр хүнийг өөрөө ураагүй ч гэсэн таны багийн хүмүүс энэ хүмүүсийг урьж ирээд таны багтын баруун зүүн талчин оноо орсон учраас холбоос үсээд энэ мөнгө бол танд ирэх нэ. За гих мэтлэнгээр цаашаа баг хөгжөхөд ерөөсөд 73 орсон 73 оноо тутамдаа холбоос үсэж явж байгаа. Жишээлбэл мобайл гишүүд орж ирэхэд 20 холбоос үсээд танд яах вэ гэхээр 393000 төгрөг таны дансанд орж ирнэ гэсэн үг. За гих мэтлэнгээр баруун зүүнүүгээр хязгааргүйгээр энэ бизнесийн боломжийг энэ холбоосны мөнгийг авах боломжтой. За бид нар энэ бизнесийг одоо Phytosense компаниг одоо Монголдо бол хийхэд бид нар энэ холбоосны мөнгө хангалттай авна. Дээр нь бас гадаадын том зах зээлүүд одоо Орос, Казахстан, Япон, Солонгос, дээр нь Европын албаны улсууд, Америк нэгдсэн улсын зах зээл том зах зээлүүд хийх боломж таны гарт бүрэн байгаа. Ингээд том зах зээлүүдэд хийхэд танд бол энэ холбоосны мөнгнөөс одоо тэрбумтон болгоч боломж байна. Жишээлбэл та зөвхөн энэ сэлвэрийн холбоосоор батхад таны одоо зүүн тал чинь сэлвэр багцаар хамгийн бага багцаар 100,000 гишүүн орлоо. Баруун тал чинь сэлвэр багцаар 100,000 гишүүн орлоо л гэж бодъё л да. Тэгэхэд 21900 100,000 удаа авах боломжтой гэсэн үг. Ингэтэл танд яах вэ гэхээр 2 тэрбум төгрөг ирэх боломжтой гэсэн үг ээ. Тэгэхээр энэ бол биднэрт олдож байгаа маш том боломж юм. Та энэ бизнесийг яаж сэтгэж яаж амжилтанд хүрэх чих үү гэдэг таны өөрийн сэтгэл зүтгэлээс л хамаарна гэсэн үг. За гэхдээ энэ холбоосны мөнгө хичнээн хязгааргүй авах боломжтой байгаа ч гэсэн нэг юм байгаа. Тэр нь нэг өдрийн лимит байна. За сэлвэр багцаар орсон хүн бол өдрийн лимит нь 219,000 төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээрээс одоо танд өдөрт хэдэн ч сая төгрөг гарсан хамаагүй
та өөрөөсөө илүүрэл 219-ийг л авах хэрэгтэй. Бус нь бол компани орлого болно гэсэн үг. За Gold гишүүний өдрийн лимит нь сая 494 мянга байгаа. Junior гишүүнийх болохоор 2 сая 988 мянга байгаа. За mobile гишүүнийх хязгааргүй. Энэ бол биднэрт маш том боломж болж байна гэсэн. Тэгэхээр та хэрвээ мобайл гишүүн болох юм бол энэ холбоосны урамшууллыг тасралтгүйгээр маш их хамгийн дээд хэмжээгээр нь одоо орсон мөнгө болтохноо 1 жалтахгүйгээр авах боломжтой гэсэн үг юм аа. За энэ дөрвөн төрлийн урамшуул ерөнхийдөө танилцууллаа би. Тэгэхээр энэ дөрвөн төрлийн урамшууллын 80%-ийг бид нар өдөр өдөртөө цалингаа авчдаг. Гэхдээ 80%-ийг авна. За ерөөсөө та шууд урамшуул дамжих урамшуул хоёрыг тэр дор авч болно. Хөрний бонус холбоосны урамшуул хоёрыг маргааш өглөөнд босоод авч болдог. За ингээ 20% нь хайчих юм бэхээр танд тусдаа хуримтлалын данс байгаа. Энэ хуримтлалын данс нь 20% нь ордгоо. За энэ 20% хуримтлалаас бид нар юу хийж болох вэ гэхээр за нэгдүгürt энэ 100 хоногийн дараанаас юу одоо эхний 3 сар та сэлбэрч орсон ба мобайлэрч орсон ба эхний 3 сар бол ахиж бүтээгдэхүүн авах шаардлагагүй. За 4-р сараас эхлээд 3 бүтээгдэхүүн энэ 20% хөрөнгөлөөс аваа юу. Тэгэхэд танд 35 хоног гэж орно. Тэгэхээр мэдээч энэ эхний энэ 100 хоногт 3 сард бол сайн ажиллах юм бол танд хангалттай хөрөнгөлөл үүсээд тэрнээс ахиж 3 бүтээгдэхүүн авах мөнгө бол хангалттай үүснэ. Тэрнээс авчих учраас таны карманаас ахиж мөнгө гарахгүйгээр та энийг хийх боломжтой. За хоёр дахь бусад мөнгө яах юм бэ гэхээр манай Монгол мөнгөөр 15 сая төгрөг болтол хөрөнгөлүүлээд бөөнөр нь шууд дансандаа авч болно. Тэгэхээр манай компани бол ямар нэгэн аялал зугаалга машин тэрэг ч юм уу ямар нэгэн болцол шалгуур тавьдгүй. Ерөөсөө та мөнгөө авсан мөнгөөрөө юу дуртайгаа хийгээд зарчмаар ажилладаг. Тэгээд чинь хөрөнгөлөл бол одоо хөрөнгөлөл үүсгэж сураагүй хүмүүсийн хувьд бол маш сайн хөрөнгөлөл болж өгч байгаа. За илүү дэлгэрэнгүй та эдгээр утсуудаар үзээрэй. Ингээд маркетинг төлөвлөгөөнийхөө 2 дугаар хэсгийг тусглаа анхаарал тавьсанд баярлалаа. Танд амжилт хүсье.